зүрхэнд минь баяр хөөрий амьдралд минь амар тайвны аманд минь баяр хөөрий магтаалыг дүргсэн босгод минь хамтдаа баярлж унахад минь хамтдаа гуйхаж магтад минь ариун сүнсээр зүрхэн минь бүжигдэн үнэн хайр намайг дууцлыг нэгэнд би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор танд хайртай гэж хэлэх дуртай сэтгэл байна магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал зүрхэнд минь баяр хөөрий амьдралд минь амар тайвны аманд минь баяр хөөрий магтаалыг дүргсэн босгод минь хамтдаа баярлж унахад минь хамтдаа гуйхаж магтад минь ариун сүнсээр зүрхэн минь бүжигдэн үнэн хайр намайг дууцлыг нэгэнд би эзэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор танд хайртай гэж хэлэх дуртай сэтгэл байна магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал үнэн хайр намайг дууцлыг нэгэнд би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор танд хайртай гэж хэлэх дуртай сэтгэл байна магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал өдөрдөг Иесус зүрхэнд минь хамтаа итгэлээр томолцсон эзэн дуулсан босгод минь хамтдаа баярлж унахад минь хамтдаа гуйхаж магтад минь ариун сүнсээр зүрхэн минь бүжигдэн үнэн хайр намайг дууцлыг нэгэнд би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор танд хайртай гэж хэлэх дуртай сэтгэл байна магтах дуртай тантай алхах дуртай миний амьдрал үнэн хайр намайг дууцлыг нэгэнд би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор танд хайртай гэж хэлэх дуртай сэтгэл минь магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал үдэтүн гараа өргөн үнэн хайр намайг дууцлыг нэгэнд би мэдсэн болохоор буцах замгүй миний амьдрал таны дотор танд хайртай гэж хэлэх дуртай сэтгэл байна магтах дуртай тантай хамт алхах дуртай миний амьдрал Иесус эзэн танд баярлалаа
эзэн дахин мөч хүртэл энэ замаар би алхах болно. Давчуу заагаад байгаа би үрээ энэс тулаа замын төгсөн эзэнтэйгээ би очих болно. Алдрын эзэмээ алган дидгээ духтна эзэн дахин ирэх мөч хүртэл эцэж цуцдгүй болон эцний ханчлал эндэж дүүрхээ элен би минь махтан дуудаа биний хайртай эзэн бүх дэлхий аврагч биний хайртай эзэн бүх алдрын агуулгын эзэн дахин мөч хүртэл энэ замаар би алхах болно. Давчуу заагаад байгаа би үрээ энэс тулаа замын төгсөн эзэнтэйгээ би очих болно. Алдрын эзэн дахин ирэх мөч хүртэл эцэж цуцдгүй болон эцний ханчлал эндэж дүүрхээ элен би минь махтан биний хайртай эзэн бүх дэлхий аврагч эзэн биний хайртай эзэн бүх алдрын эзэн дахин ирэх мөч хүртэл эцэж цуцдгүй болон эцний ханчлал эндэж дүүрхээ
энийг би минь магтан духай биний хайртай ихэзээ бүх дэлхий аврагч биний хайртай ихэзээ бүх хамтран агуй хамини миний хайртай ихэзээ бүх дэлхий аврагч миний хайртай ихэзээ бүх алдрын агуй хаа. Халелуя тийм эзэн минь ээ, тандаа баярлалаа. Эзэн таныг бид бүх зүрх сэтгэлээрээ хайрлахад туслаарай. Бүх оюун ухаанаараа хайрлахад туслаарай. Хамтын туй цуглаан бид эзэн таны өдрийг ариунаар сахиж, таны өмнөрөд мөргөл өргөн бүх зүрхээрээ таныг хайрлан, танаар амьдардаг байхад биднийг удирдаач. Танд бүх алдрыг өргөж, 11 цагийн мөрөглийг тандаа даатгаж, их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За бүгд хамтдаа итгэлийн тунхагийг хамтдаа тунхаглая. Гурван би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. Цавдлагдан нас барж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин намилсан. Тэгээд мөнхийн улс руу одож төгсчд бурхан эцгийнхээ баруун гарт заларсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганц хүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдлалт болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Амен. За бүгдээрээ сууцгаана уу. За бүгдээ хамтдаа эзэндээ зариулаад өргөлийн цагийг гаргацгаая. Эзэн миний эзэн бурхан хамтдаа магтан дуулаад өргөлөө өргөё. Эзэн миний эзэн бурхан минь таны дэглэн хүндлээ эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Сувич орихо дөрхөр намайг таарлаач шинсүсийг надад судхан өгөөч эзэн минь миний эзэн бурхан минь
эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Хаглаад хаглан барих нандин байхгүй танд өргөх айлуун тос үгүйч тарихо төрхөр намайг та урлаач шин сүнсийг надад сутган өгөөч эзэн минь миний эзэн бурхан минь таныг дэлэн хүндлээ эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Халелуя тийм эзэн минь ээ, танд баярлалаа. Өнөөдөр ч гэсэн эзэн бурхан таны өмнө хамтынтай чуулган бид хамтдаа цуглана. Бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа таныг л хайрлахыг хүсэж байна. Тэрэл сэтгэлээрээ бид хамтдаа 11 эсний өдөр хүүхдийн чуулган илгээлт ба талархал барилгын онцгой амлалтын өргөлүүдийг өргөж байна. Эзэмнэ бид зөвхөн өргөлөө өргөөгүй. Өргөлтөө цуг зүрх сэтгэлээ оюун бодлоо танд өргөж байна. Та өөртөө таалан хүлээж аваач. Таны алдар ба таны зорилгын төлөө зүү зохистой хэрэглэхэд биднийг удирдах, бидний гарын нөлсийг 30, 60, 100 дахин нэмэгдүүлэн өрөөж өгөөч. Танд бүх алдрыг өргөж, хамтын туяа цуглааны итгэгчдийн өргөлийг өрөөж, тандаа даатгаж, Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Эзэн минь амен. Халелуя. Амен. Бүгд хамтдаа эзэн бурханд алдрыг өргөе. Баярлалаа гэж бадлаа. За бас бүгд хамтдаа хажуудаа байгаа хүндээ хандаад хэлье. Чамтай хамт байгаадаа баяртай байна. Хамтдаа мөргөл өргөж байгаадаа эзэн талархаж байна. Амен. За, амен. Бидний эзэн бол сайн бурхан юм аа. Өнөөдөр бас тийм ээ Чежүү рүү хүмүүс явсан байна. Бас зарим хүмүүс Солонгос явсан, зарим нэмлэг твцсэн, янз бүрийн шалтгаанаар хүмүүс цөөхөн байна. Тэгтээ 11-ийн мөргөлч, 9 цагийн мөргөлч бай, 1:30-ийн мөргөлч бай. Заал дүүрэн байх нь Бурхны хүсэл, бидний зорилго байгаа. Тийм учраас тийм ээ сайн мэдээ тараа хүмүүсийг аврал дагуулах ажлаа хоошин тавилдгүй үргэлж тийм ээ анхаарч хийгээсэй гэж та бүгдийгээ уриалж байна. Амен. За найрал дууны багийн алдрын магтаалыг эзэнд өргөөд алтан дуу ахлагч маань төлөөлөн залбирал хийж өгнө.
Амен. Амен. Хамтдаа залбирцгаая. Эзэнд талархах түн. Тэрээр сайн сайхан бөгөөд түүний хайр инрэл мөнхийх. Бурхтын бурханд талархах түн. Түүний хайр инрэл мөнхийх. Эзэдийн эзэнд талархах түн. Түүний хайр инрэл мөнхийх. Амен. Гэмт хүн биднийг нэгүслийн ширээлүүгөө ойртуулахаар энэ газар дуудсан эзэн бурхан таньда талархаж байна. Эзэн та биднийг энэ дэлхийн явдалд бүү нийцэх түн харин оюун санаагаа шинжилснээр Бурхны хүсэл юу вэ гэдгийг танин мэдэрэй гэж хүссэн. Тиймээс эзэн минь бид нар таныхаа өмнө ирээд гуйлд залбирлаа таньда өргөн даатгаж байна. Эзэн эхлээд улс орныхаа төлөө, ард иргэдийнхаа төлөө, эрх мэдэлтнүүдийн төлөө залбирч байна. Эзэн минь Монгол улсыг удирдах байгаа эрх мэдэлтнүүд, удирдлагуудыг эзэн минь таны нэрээр өрөөж байна. Эзэн тэднийг эзэн бурхны сүнслэг мэрэгэн ухаанаар дүүргэж өгөөч хэмээн гуйж байна. Эзэн Монгол дахь чуулгануудыг танд өргөж байна. Эзэн чуулгануудад үйлчилж байгаа пастор, ахлагч, удирдагч, итгэгч хүн нэгвэр сайн мэдээний эзний хүсэл болсон туйлын тэр хүслийг биелүүлэх чин хүсэлтэй байж сайн мэдээний сэргэлт ирэх болтгой хэмээн гуйж байна. Эзэн минь таньда баярлалаа. Аваа танд талархъя. Манай хамтын туяа чуулганы их жаргал пастор, дэлхийн давс чуулганы Батман дахь пастор, Солонгос хамтын туяа чуулганы Жонгонун пастор, эдгээр пасторудаар дамжуулан ариун сүнсний тосолгоо бэлхэм дүүрч эзэн тэдний гэр бүл хань жил үр хүүхдүүд ирээдүй хойч амьдралын бүх талбарууд нь эзнэр ерөөн сахигдсан байх болтугай. Эзэн минь чуулганы маань онцгой залбирлууд байна. Эзэн халаалт, цэвэр бохор ус, түүний шугам холболт, газар бичиг баримтын асуудал, мөнгө санхүүгийн асуудлыг эзэн та мэднэ. Эзэн бид зүрхэндээ төлөвлөдөгч эзэн бурхан та бол чиглүүлдэг юм аа. Тиймээс эзэн та бидэнд хэлсэн. Мөнгөч, алтач минийх юм аа гэж хэлсэн. Та дэлхийн хязгаараас бидэнд хэрэгцээтэй мөнгө санхүү бүх боломжийг нээж өгөөрэй хэмээн таньдаа гуйн залбирч байна. Эзэн минь чуулганы минь дотоод болон гадаад бүхэл үйлчлэлүүдийг та өрөөх болтугай. Таны заасан замаар бид нэр тууштайгаар алхахад эзэн та туслаарай. Эзэн минь таньда баярлалаа. Яг одоо энэ цагт эзэн таны амьд үг тунхаглагдах гэж байна. Энэ амьд итгэвтэй үг сонсож буй хүн бүрийн зүр сэтгэлийг нээх болтугай. Ойлголт ухаарлаар дүүргэх болтугай. Ялангуяа эзэн минь таны амьд үгийг тунхаглах пастор, орчуулж байгаа инх чаргал пастрын минь өрөөх болтугай. Ариун сүнсний үг хүн болгоныг зүрхийг хөдөлгөх болтугай. Шийдвэрүүд гаргах болтугай. Таньда баярлалаа. Энэ цагийг эхнээс нь төгсгөл хүртэл эзэн та удирдах өгөөч хэмээн гуйж байна. Бас эзэн минь яг одоо энэ цагт эзэн минь таны өмнө ирээд гим нүглөө уучлуулан эзэн таны замаар тууштай алхахаар таны хүртээх усан баталгааг хүртэх гэж байгаа. Манай чуулганы итгэгч хүний хүртээ хамт байж өгөөрэй. Эзэн тэдний амьдрал хувь тавиланг эцсийн өдөр хүртэл та сахих болтугай. Таньда талархал магтаалыг өргөж их эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Амен. За өнөөдөр бид өхөнд эзний үгийг дамжуулахаар Солонгосын Эвада найрал дүүний багийн үүсгэн байгуулагч болон чуулганы пастор Хөгжин пастор маань ирсэн байна. Бүгдээрээ пастрыгаа угтаж авъя. За номлолын дараа усан баптизмын ёслол байгаа шүү. За үгийн гаргаад энэ гэрлийг унтраагаад өглөөний ах шиг болгоод янзлаараа энэ гэрлийг унтраана. Энэ гэрлийг унтраач. 요한복음 3장 3절에서 5절까지 энэ гэрлийг унтраа, энийг унтраа. 같이 тэгээд таасны гэрэл 읽어보겠습니다. асаач. За бүгд хамтдаа Иохан номны 3-ын 3-аас 5-ыг хамтдаа уншийе. 3-ыг Есүс хариудан үннээр би чамд хэлье.
хин дээрээс стөрн тэр хүн Бурхны хаанчлыг үзэж чадахгүй гэхэд Никодем түүнд настай болсон атлаа хүн хэрхэн төрхөлээ. Хүн ихийн хөвлөд 2 дахин орж төр чадна гэж үү гэлээ. Есүс үннээр би чамд хэлье. Хин ус болон сүнснээс стөрн тэр хүн Бурхны хаанчлалд орж чадахгүй. Амен. За гарчиг уншигураа. Бурхны хаан тулсад орохын тулд. 아멘. 앞에 시계가 없어서 아까도 몇 시에 끝날 줄 모르고. 그랬구나. урдлын цаг гаргаж болох юм хатна. Урдлын дэлгэсэн дээр цаг гаргаад өгчээд. 뒤에 시계가 하나 있었으면 좋겠어요. цаг байвал бас яг болдог байхгүй. Уг нь цаг бай доотлолт нь нөгөө цагаа хадмаар юм байна да. Сонсож байгаа манай офисийнхан байна уу? 예수님께서 이 땅에 오신 목적이 뭡니까? За Есүсийн энд газар ирсэн зорилго юу байсан бэ? 자기 백성을 구원하기 위해서. 네. 예수라고 하는 이름의 뜻은 자 예수스 гэдэг нэрийн утга бол 그가 자기 백성을 그들의 죄에서 тэрээр 구원하는 자다. өөрийн ард түмнээ нүглүүдээс нь аврахын тулд юм. 구원이 아니 구원이라는 예수스 нэрийн 단어가 утга бол 없습니다. аврагч. 죄에서 구원한다는 게 뭡니까? Тэгвэл нүглээс нь аварна гэж яг юу гэсэн үг вэ? 우리 보통 죄 그러면 여러분 무슨 생각을 하십니까? Ерөн бид нар нүгэлгээ ботхоор та нарт яг ямар бодол төрж ийнэ вэ? Гим нүгэлгээ ботхоор. 내가 이 땅에 살아가면서 뭐 도둑질도 하고 살인도 하고 Би энэ газар 강도짓하는 амьдарч байхдаа хулгай хийсэн, хуурам мэхэлсэн, хэрэлдсэн, завхаарсан. 이것을 Тэр 죄라고 болгоно 생각을 합니다. тэр болгоныг бид нүгэл гэж бодож байгаа. 그런데 잘 생각해 보면 우리가 이 세상에서 살아는 그런 죄를 지면 어디 갑니까? Гэхдээ яг сайтар бодоод үзвэл бид энэ дэлхий дээр ийм нүгэл үйлдвэл бид хаана очих вэ? 감옥에 갑니다. Бид шоронд орно. Шоронд орно. 몽골에도 감옥이 있죠? Монголд ч бас шорон байгаа шүү дээ, тийм ээ? Шорон байдаг, тийм ээ? 감옥에 가 있는 많은 사람들은 다 이 땅에 살면서 사람과 사람 사이에서 벌어진 죄들을 졌기 때문에 За шоронд орсон байгаа олон хүмүүс бүгдээрээ энэ газар дэлхий дээр амьдрахдаа хүмүүс хоорондын харилцааны хэн нэгэн хүнтэй харилцах харилцааны нүгэл үйлдсэн хүмүүс байгаа. 살인을 하면 지옥 갑니까? Хүн алсан хүн там 한번 손 들어보세요. 살인하면 지옥 явна. 간다. За хүн алсан хүн там явна гэж бодож байгаа хүн гар өргөрөө. 많은 사람들이 손을 들었어요. Олон хүн гар өргөлөө. 왜 지옥 간다고 생각합니까? Яагаад там явна гэж бодож байгаа вэ? 하나님께서 생명을 사랑하니까. 아, 남을 죽이는 것은 나쁜 일이기 때문에 지옥 간다고 Мэдээж 생각해요. бусдыг алж байгаа гэдэг нь муу хэрэг учраас там явна. 그 여러분 잘못 아시는 거예요. Тэгвэл та нар буруу ойлгож байна. 여러분이 지금 사람을 실수로 죽일 수도 있죠. Бид нэр санаандгүй байдлаар хүн алж магадгүй шүү дээ. Алчиж магадгүй санаандгүй байдлаар. 뭐 가장 흔한 예로 자동차 사고를 해서 사람 죽일 Хамгийн 수도 있죠. элбэг тохиолдог юм юу вэ? Машин жолоодж жагаад хүсээгүй санаандгүй байдлаар авцамын ослоор хүн алж магадгүй. 지금도 전쟁에서 전쟁을 많이 하는데 전쟁에서 사람을 죽이잖아요. Тэг одоо ч гэсэн дэлхий дээр дайн болж байна. Дайны улмаас үу олноороо хүмүүс үргэлдэж байна. 그런 사람 다 지옥 갑니까? Тэгвэл тэр бүх хүмүүс там явах уу? 교도소 가는 겁니다. Үгүй тэд нар шоронд орно. Шоронд орно. 교도소 간 사람이 За шоронд 그곳에서 орсон нөгөө алуурч нь шоронд байж 예수를 만나면 байхдаа Есүстэй уулзлаа. 구원받으면 Тэгээд аврагдвал 하나님 나라에 갑니다. Бурхны улсад очино. Уучлагдаад Бурхны улсад очино. 근데 살인한 사람이 교도소에 들어가서도 Гэтэл хүн алсан хүн шоронд орсон ч 끝까지 예수를 만나지 못하면 Есүстэй уулзах чадахгүй байгаа л байвал 그 사람은 지옥 가는 겁니다. тэр хүн там явна. Там 그러니까 явна. 살인을 했기 때문에 지옥 가는 것이 아니라 Тэгэхээр энэ хүн алсан болохоор там явж байгаа биш. 예수를 만나지 못했기 때문에 Есүс 지옥 가는 것이고 Бурхантай уулзаагүй учраас танин мэдээгүй учраас л там явж 그것을 байгаамаа. 반대로 생각해 보면 Үүнийг эсрэгээр нь бодоод үзвэл 여러분 살인한 적이 없어요. та нар бол хүн алаагүй, алуурчин биш. 천국 갑니까? Тэгвэл та нар шууд дивааж нь Бурхны улсад очих уу? 못 가잖아요. Яг адилхан үгүй юм. 예, 살인을 하지 않았어도
예수를 만나지 못하면 천국 못 가는 겁니다. бид нар хүн алаагүй байсан ч Есүстэй уулзаагүй, Есүст үннээсээ итгээгүй л Тэнгэрийн улсад очихгүй, Диваачнд очихгүй там явна. 오늘 설교의 제목이 뭐였어요? Өнөөдрийн номлын сэдв юу байлаа сая? 하나님 나라에 들어가려면. Бурхны улсад орохын тулд байсан. 그 하나님 나라에 들어가면 예수 그리스도에 의해서만 들어가는 것이다. Тэр Бурхны улсад орохдоо бид зөвхөн Есүс Христээр л дамжиж орно. Зөвхөн Есүс Христээр л дамжиж тэр эгчингийн, Диваачингийн тэр Бурхны улсад очино. 예수님께서 우리의 죄를 구원하신다는 것은 도덕적이고 윤리적인 죄를 구원하신 것이 아니라 Есүс бидний нүглийг уучлсан гэдг нь бидний ёс зүй, ёс суртахууны нүглийг уучлсан гэсэн үг биш. 우리가 태어날 때 원죄를 가지고 Харин 태어났고 ямар нүглээ бид төрөхдөө төрлөх нүгэлтэй төрдөг. 그 원죄는 하나님이 없이 태어나는 것이고 Тэр одоо төрлөх нүгэл чанар бол 예수를 모르는 것이고 төрсөн. Есүсийг мэдэхгүй байгаа байдал. 이 안에 성령이 없는 상태로 태어나기 Бидний 때문에 дотор ариун сүнс байхгүй байдалтай төрж байгаа учраас 그 죄를 해결하기 위해서 오신 것이고 тэр нүглийг мань шийдэхийн тулд л Есүс ирсэн байгаа. 그럼 예수님이 구원하신다는 의미는 살인한 것, 강도짓한 것을 구원하는 것이 아니라 Тэгэхээр Есүс бидийг аварна гэж байгаа нь бидийг тийм ээ хүн алсан, хулгай хийсэн тэр нүглээс аврах биш юм. 우리가 태어날 때 하나님과 내가 분리된 상태에서 태어난 그 원죄 Тийм. Бид төрөхдөө л сүнслэг байдлаар бурхнаас салчсан төрсөн төрлөх нүгэлт чанар. 그 원죄를 해결하시고 우리를 구원하시기 Тэр 위해서 төрлөх нүгэлт чанарын маань асуудлыг шийдэж тэр төрлөх нүглийнхээ улмаас явах тамаас биднийг аврахын тулд л ирсэн байгаа. 결론적으로 하면 우리가 하나님 나라에 들어가기 위해서는 원죄의 문제가 해결돼야 들어가는 것이고 Дүгнэлтэнд нь юу гэсэн үг вэ? Бид Бурхны улсад орё гэвэл төрлөхөөс аав ээжээс өвгдээсээс өвлж авсан цуснд байгаа нүгэлт мөн чанар маань Есүс Христээр уучлагдчихвал шууд Бурхны улсад л орно. 원죄는 우리가 태어날 때 이 안에 하나님이 없이 태어났어. 인 예수 둘- 없어. Төрлөх нүгэлт чанар юу вэ? Бид ээжээс төрөхдөө бидний зүрх сэтгэл дотор Есүс Христ гэдэг Бурхан байгаагүй, бид нар танихчгүй, мэдгчгүй байсан. 그럼 그 원죄를 해결하기 위해서는 이 자리에 누가 들어오면 되냐? Үүнийг төрлөх нүгэлт чанар гэж байгаа. Есүс Тэгвэл энийг Христо가 шийдэхийн 들어와야 тулд 되고 энэ сэтгэлд эргээд Есүс 성령이 Христ буюу 우리 안에 들어오면 ариун сүнс орж ирэх ёстой. 원죄 문제가 해결되는 것이고 Тэгвэл бидний төрлөх 그것을 구원이라고 하고 нүглийн асуудал шийдэгдэн түүнийг аврал гэж байгаа. 그 구원받은 사람이 하나님 나라에 들어가는 거예요. Тийм авралыг авсан хүн хожим нас барвал шууд Бурхны улсад очно гэсэн үг. 예수님께서 이 땅에 오신 목적은 우리를 구원하시기 위해서고 Есүсийн энэ газар дээр ирсэн зорилго нь 하나님 биднийг 나라에 аврахын тулд 들어가기 위한 биднийг Бурхны улсад оруулахын тулд ирсэн юм аа. 그래서 많은 능력을 행하시고 Тэгээд маш их хүч чадал үзүүлсэн. 귀신도 내쫓아 주시고 Чөтгөрүүд игч хөөсөн. 병자들도 고쳐 주시고 Өвчтөе хүмүүс игч 이런 эдгээсэн. 것은 내가 사람이 아니라 하나님이라고 하는 것을 Энэ 증명하시려고 бүх 하는 зүйлийг 것이다. Есүс үйлдэлсэн зорилго нь хүмүүсээ би хүн биш ээ. Би хүн шиг харагдаж байгаа ч үнэндээ би бурхан шүү гэдгээ батлахын тулд байсан. 그런데도 많은 사람들이 예수님을 쫓은 목적이 뭐였습니까? Тэгтэл маш олон хүн Есүсийг дагж байсан. Тэр олон хүний зорилго нь юу байсан бэ? 병 고치기 위해서. Зүгээр л өвчнөөл эдгэлэхийн тулд. 육신의 질병을 고치는 것 때문에 쫓아다녔어요. Энэ махан биеийн махбодийн өвчтнийг эдгэнэ гэсэн итгэлээр л дөнгөж Есүсийг дагсан. 예수님이 이 땅에 오셔서 하신 것은 세 가지입니다. Есүс энэ газар дэлхий дээр амьдрахдаа 3 зүйл хийсэн байгаа. 말씀을 가르치셨고 Үг заасан, номлол, 천국 복음을 전하셨고 Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагласан. 모든 사람의 약한 것을 Бүх 고치셨어요. хүмүүсийн сул дорой байдлыг эдгээсэн. 그랬더니 예수의 소문이 전국적으로 다 퍼졌어요. Тэгтэл Есүсийн тухай яриа улс даяар тархсан. 그 소문을 듣고 수많은 사람들이 예수를 따라왔습니다. Энэ мэдээг нь сонсоод олноороо Есүсийг дагахаар иржсэн. 그런데 모여온 사람들은 어떤 사람들이었습니까? Гэтэ тэр цугласан хүмүүс ямар хүмүүс байсан бэ?
병자들만 왔습니다. Дандаа өвчтөе хүмүүс л ирсэн. 분명히 말씀을 가리켰고 천국법을 잘하셨는데 Есүс яг Библиэд буюу те Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг заасан. 그 소문은 하나도 나가질 않았어요. Гэтэл тэр одоо сайн мэдээг тэд нар Бурхны хаанчлалыг гэж ойлгоогүй. 예수 만났더니 병 고쳤어. Есүстэй уулзаад өвчин идэгчлээ ашгүй. 모든 병을 다 고쳐주셨어. Есүстэй уулзсан хүн бүрийн өвчин идгэрсэн. 그 소문을 듣고 나온 겁니다. Өвчин идгэрдэг гинэ гэдгийг сонсоод Есүс рүү ирснээс биш 가는 Бурхны хаанчлалын сайн 곳곳마다 мэдээг сонсоогүй. 수많은 사람이 모여들었어요. Есүсийг очсон газар болгон дандаа олон хүн цугларч ирсэн. 심지어는 한 곳에 수만 명이 모였다. Бүр нэг дор хэдэн 10,000-аараа цугларсан. 요즘으로 말하면 한 100만 명쯤 모였다고. Орчин үеэр бол тухайн үеийн хэдэн 10,000 хүн гэдэг нь одоогийнхаар бол нэг сая 2 сая хүн цугларсан гэсэн үг. 얼마나 많이 모였는지 예수님을 서로 만나려고 하다 보니까 짓밟힐 만큼 됐다. Хэр их олон хүн цугларсан гэж Есүстэй уулзахыг зүтгэж хагаад унсан хүн дээрээ гიშгээд зарим нь гიშгэгдэж өөхөх хэмжээний их хүн цугларсан. 문제는 그 사람들이 말씀을 들으러 온 것이 아니고 Гол нь тэр олон хүмүүс хаанчлалын сайн мэдээг сонсох гэж ирээгүй. 천국 복음에는 관심이 없고 Бурхны хаанчлалын сайн мэдээ ерөөсөө сонирн биш тэднэрт. 병 고치는 거야. Өвчнөө л идгэлэгчи. Есүсээс ерөөл авчиг гэсэн зорилготой байсан. 그게 무엇을 의미합니까? Энэнд юу гэсэн үг вэ? 오늘 많은 사람들이 예수님을 쫓아다니고 있어요. Өнөөдөр олон хүмүүс Есүсийг дагж байна. 여러분도 교회 다니는 것은 예수님 쫓아다니는 거 Та нар 아닙니까? бас сүмд явж байгаа гэдэг нь та нар ч бас Есүсийг дагж байгаа гэсэн үг. 목적이 뭡니까? Гэхдээ зорилгууд нь ямар байна вэ? 병 고치려고. Өвчнөө идгэх үү? 내가 원하는 것을 얻기 위해서. Би хүссэн зүйлээ Есүсээр дамжуулан олж авахын тулд уу? 그렇게 교회를 다닌다고 하면 예수님 당시에 예수를 쫓았던 무리하고 똑같은 겁니다. Хэрвээ бид тийм бодлоор сүмд явдаг бол Есүсийн цаг үед Есүсийг дагж ясны үе олон хүнтэй адилхан байна гэсэн үг. 예수님께서 Буруу юм. 3년 동안 복음을 전하시면서 Есүс 3 жил сайн мэдээ тунхаглаад 영생의 문제를 가지고 찾아온 사람은 별로 없습니다. энэ хугацаанд түүн дээр мөн хамийн асуулттай ирсэн хүн бараг байгаагүй. 부자 청년이 영생의 문을 가지고 왔어요. Нэгэн баян залуу яавал мөн хамтай болох вэ гэдэг асуулттай ирсэн байгаа. 내가 무엇을 하여야 영생을 얻겠습니까? Багшаа би юу хийвэл мөн хамийг олох вэ? 계명을 지키면 된다. Хуулийг сахивал болно. 계명을 어려서부터 다 Би 지켰습니다. хуулийг багасаа 무엇이 сахисан. 부족합니까? Тэгвэл надад юу дутуу байгаа вэ? 너 재물이 너무 많아. Чи дэндүү их хөрөнгөтэй байна. 그를 다 팔아서 Тэднийг бүгдийг 가난한 зараад 자에게 주고 ядууст өгөөд 그리고 와서 나를 따르면 너 тэгээ чи 영생을 얻는다. эргээд намайг дагвал чи мөн хамтай болно. 근데 이 청년은 계명을 어려서부터 다 지켰지만 실제로는 하나님이 없다. Гэтэл энэ залуу бүр багасаа хуулийг сахисан ч яг боддоор түүний дотор бурхан байгаагүй. 그 청년의 마음의 주인은 하나님이 아니라 Өөрөөр хэлэх юм 재물이라는 бол 것이고 энэ залуугийн сэтгэлийнх нь эзэн нь бурхан биш эд баялаг байсан гэсэн. 그러니 하나님이 주인이 되기 위해서는 그 재물을 내놓지 않으면 하나님 주실 Тэгэхээр 수 없어. мөн хамийг буюу бурхныг эзнээ болгохын тулд тэр эд баялгаа гаргахгүй бол өөрөөсөө зайлуулахгүй бол бурхан түүний дотор орж ирнэ эзэн болох боломжгүй. 그 청년은 영생의 길은 알았어요. Тэр залуу яавал мөн хамтай болох вэ гэдгийг ойлгосон. 그러나 재물이 주인이어서 그것을 내놓을 수가 없었던 거예요. Гэхдээ эд баялаг түүний эзэн байсан болохоор эд баялгаа орхиж чадаагүй. 슬픈 얼굴을 하고 Тийм учраас гунигтайгаа 근심하면서 돌아갔어요. өөрийнхөө замаараа явсан. Мөн 그 хамын 말은 замыг мэдсэн ч 영생의 яваагүй. 방법은 알았지만 Яавал мөн хамтай болох вэ гэдгийг мэдсэн ч 주인을 바꿀 수 없어서 эд баялагийг сольж чадахгүй, эзнээ сольж чадахгүй учраас 결국은 эцэст нь тэр мөхлийн зам, тамийн замаар явсан. 하나님 Бурхны хаанчлалд орж чадаагүй. 율법사가 호지- 예수님께 나왔습니다. Хуулийн багш Есүс дээр ирсэн. 영생 어떻게 영생을 얻습니까? Яавал би мөн хамийг олох вэ гэж. 내가 알고 있는 영생의 기준은 뭐냐? Тийм ээ, чиний мэдж байгаа мөн хамийн болцол юу вэ? 예수님께서 물어봤어요. Есүс асуусан. 하나님을 사랑하는 것이고 Бурхныг хайрлах. 마찬가지로 이웃을 100% 사랑하는 Мөн 겁니다. түнчлэн хөршөө 100% хайрлах.
그래, 맞아. 너 정확하게 알고 있다. гэж хуулийн багш хэлсэн. Есүс сайн байна. Чи тийм ээ мөнх амийн замыг 이것을 мэдж байна. 행하면 너 구원받아. Одоо яваад над мэдж байгаагаа үйлд. Тэгвэл чи мөнх ам авна гэсэн. 그랬더니 내 이웃이 누구입니까 물어봅니다. Гэтэл хуулийн багш урдаас нь миний хөрш хин юм бэ гэж асууж байгаа. 그 율법사는 왜 이웃을 물어봅니까? Яагаад хуулийн багш миний хөрш хин бэ гэж асуусан юм бол? 자기는 하나님 사랑하면 틀림없어. Түүний дотор ямар бат итгэл байсан. Би бол 혹시 Бурхныг баталгаатай 이웃 хайрлаа. 사랑이 부족한 건 아닐까? Магадгүй миний надад хөршийг хайрлаж жоохон дутуу байгаа юм биш байгаа гэж өөрийгөө бодож ирсэн. 그때 예수님께서 비유로 말씀하시죠. Тэр үед Есүс зүүрлэлээр ярьж байгаа. 어떤 사람이 예루살렘에서 여리고로 내려가다 강도를 만나서 거의 이거- 죽게 됐다. Ерүсалимаас Ерихороо явж хагаад дээрэмчтэй тулгараад дээрэмдүүлээд үххээ шахажээ. 그 사람을 살려주는 것이 이웃 사랑인데 Энэ хүнийг аварч хагаад хөршийг хайрлаж байгаа хайрын илрэл юм. 제사장이 보고 피하여 지나갔다. Эхлээд нэг нь тахилч хараад холуур тойроод өнгөрцөн. 레위인이 보고 Бас 지나갔다. нэг нь Леви хүн хараад мөн холуур тойроод өнгөрсөн. 그런데 사마리아 사람이 내려가다가 보고 기특- 끝까지 돌봐줬다. Нэг нь Самар хүн явж хагаад хараад түүнийг эдгэртэл нь асарсан. 누가 강도 만난 자 이웃이게 돼요. Тэгвэл энэ гурвын хэн нь дээрэмдүүлсэн хүний хөршвэ гэж Есүс асуусан. 자비를 베푼 자입니다. Тэгтэл хуулийн багш түүнд инэрлийг үзүүлсэн гэж хариулж. 제사장과 레위인은 하나님이 전부인 사람이에요. Уг нь бол тахилч хүн Леви хүн гэдэг чинь 100% бурхнаар өдөрдүүлэх ёстой хүмүүс 그런 биз дээ. 사람이 이웃 사랑을 하지 않아요. Гэтэл тээх ёстой хүн нь хөршийг хайрлах хайрыг 그 харуулаагүй. 말은 실제로는 하나님 사랑이 없다. Тэр тахилч хүн Леви хүний дотор бурхныг хайрлах хайр байхгүй гэсэн үг. 그러나 사마리아 사람은 진정한 이웃 사랑을 하고 있다. Гэтэл хайр үндэстэн гэж үзэгдэх Самар хүн жинхэнэ хөршийг хайрлах хайрыг үйлдэж байна, харуулж байна. 그럼 이 사람은 하나님 사랑이 이루어졌기 때문에 이웃 사랑을 하는 Тэгвэл 것이다. хүмүүсийн бодлоор хайр үндэстэн боловч яг үндэ начир дээрээ энэ хүний дотор бурхныг хайрлах хайр биелдсэн болохоор автоматар хөршийг хайрлах хайр түүнээс гарч байгаа. 그럼 이 사마리아 사람이 어디 들어간다? Тэгвэл 하나님 나라에 энэ 들어간다. Самар хүн яах нь бурхны хаанчлалд орно. 제사장과 레위인은 하나님 나라에 Тахилч хүн 들어간다. Леви хүн хоёр бурхны хаанчлалд орохгүй гэсэн үг. Орохгүй гэсэн үг. 그리고 오늘 본문에 있는 니고데모라는 사람이 예수님께 찾아옵니다. Тэгээд өнөөдөр бидний уншсан тийм ээ ярианы одоо эзэн болох Никодем Есүс дээр ирж байгаа. 니고데모는 바리새인이라고 얘기를 합니다. За Никодемыг бол парисей хүн гэж хэлж байгаа. 또 관원이에요. 높은 Бас 시까지 тэрээр 올라갔어요. удирдагч буюу их хурлын гишүүн хүн байгаа. 이 사람이 영생의 문제를 가지고 왔다는 거예요. Энэ хүн шөнөөр Есүс дээр мөн хамтай болохын тулд яах вэ гэж ирсэн. 이 사람은 예수님이 어떤 분인 것을 알고 있는 거예요. Никодем Есүсийг хараад яг хинбэ гэдгийг мэдсэн байгаа. 예수님께서 행하시는 것을 보니까 Есүсийн хийж байгааг харсан чинь 이거는 사람이 아니에요. энэ бол хүн биш юм байна. 하나님이 함께 하시지 않으면 Тий. 행하시는 표적 아무도 할 수 Тий. 없습니다. Тэгэхээр бурхан таанд байхгүй л бол бурхан биш л бол Есүсийн үйлдэж байгаа шиг тэмдгийг хэн ч хийж чадахгүй юм байна. 그 이 사람은 뭘 보고 온 겁니까? Энэ хүн юуг хараад ирсэн байна вэ? 예수님께서 행하시는 표적을 본 거예요. Есүсийн хийсэн тэмдгүүдийг хараад ирсэн байгаа. 그 표적은 뭡니까? Тэр тэмдэг нь юу вэ? 병자를 өвчнийг 고쳐주고 эдгээ, 귀신을 내쫓고 чөтгөрүүдийг зайлуулах. 예, 이런 표적을 보고 이건 사람이 할 수 없다. Тэгээд ийм тэмдгүүдийг хараад 하나님이 хүн бол 함께 ингэж чадахгүй. 하셔야만. Бурхан байгаа учраас л ингэж хийж чадж байна гэж Никодем харсан байгаа. 근데 이 니고데모가 언제 찾아왔습니까? За Никодем хизээ ирлээ? Шөнөөр 밤에. 한밤중에 찾아왔어요. Шөн дунд ирж байгаа. 왜 밤중에 찾아왔을까요? Яагаад шөн дунд ирсэн юм болоо? 이스라엘의 지도자니까 부끄러워. 이스라엘의 지도자니까 다른 사람의 눈을 피해서 몰래 왔다. Тэр Израилийн удирдагч учраас бусдын нүдийг хариулаад нууцаар ирж байгаа. 그렇게 생각하는 것이 일반적인데 Ингэж бодож байгаа бол та нар дэндүү ерөнхий харж байгаа маа. 성경은
낮과 밤을 이야기할 때 Библиэлд өдөр шөнө гэдэг үгийн цаана утга байдаг. 우리가 생각하는 낮과 밤으로 얘기하지 않아요. Бидний өдөр шөнө гэдэг ойлголтыг Библи яг адилхан өдөр шөнө гэдэг үгээрээ илэрхийлдэггүй. 창세기 1장에서 Эхлэл 1-р бүлэг дээр 지구를 창조하시고 지구가 혼돈 공허 흑암이라고 얘기하시고 Бурхан дэлхийг бүтээхэд дэлхий эзгүй хоосон харанхуй байсан. 예, 그리고 빛이 있으라 하시면 빛이 비쳤어요. Тэгэнгუут Бурхан гэрэл бий болтугай гэхэд гэрэл бий болсон. 그 빛은 무슨 빛이었어요? Тэр гэрэл ямар гэрэл байлаа? 하나님의 빛. 하나님의 Энэ бол 빛이었어요. Бурханы өөрийнх нь гэрэл байгаа. 혼돈 공허 흑암 그것은 인간의 영적 상태를 얘기하는 것이고 Эзгүй хоосон харанхуй гэдэг нь хүний бурхангүй хүний 하나님이 сүнслэг 없는 байдал. 사람의 마음은 혼돈 공허 흑암이야. Бурхангүй хүний сэтгэл эзгүй хоосон харанхуй 그 байдаг. 문제를 해결할 수 있는 것은 하나님의 빛밖에 없어. Энэ асуудлыг шийдэж чадах цор ганц зүйл бол Бурханы гэрэл. 그래서 예수님께서도 세상에 빛으로 오셨잖아요. Тийм учраас Есүс ертөнцийн гэрэл болно 그 гэсэн байна. 빛으로 오신 목적은 어둠에 거하지 않도록. Гэрлээр ирсэн зорилго нь хүмүүсийг харанхуйд байлгахгүй тулд. 창세기 1장 4절에는 빛을 낮이라고 부르시고 어둠을 밤이라고 Тэгээд 부르셨다. Эхлэл 1:4-дээр Бурхан гэрлийг нь өдөр, харанхуйг нь шөнө гэсэн. 그 말은 Нар сар од ирэх бүтээгдэг байсан. 우리의 영적 상태가 빛이신 예수 그리스도가 내 안에 있으면 나는 낮이야. Өөрөөр хэлэх юм бол энэ нь миний сүнслэг байдал. Гэрэл болох Есүс Христ дотор байвал би өдөр. 내 안에 예수 그리스도 빛이 없으면 밤인 겁니다. Хэрвээ миний дотор Есүс Христийн гэрэл байхгүй бол би шөнө болно гэсэн. 니고데모가 한밤중에 왔다는 것은 Никодем шөнө дунд ирсэн гэдэг нь 니고데모의 영적 상태가 Никодемийн сүнслэг байдал нь 밤이라는 거죠. шөнө. Тэр шөнийн хүн байсан. 그 안에 누가 없다? Түүний дотор хэн байхгүй вэ? 예수님이. Есүс байхгүй, гэрэл байхгүй. 그런데 그 문제를 해결하기 위해서 예수님을 찾아온 거다. Гэтэл энэ асуудлыг нь шийдэхийн тулд тэр Есүс дээр буюу Есүс түүнийг дуудаад ирсэн байгаа. 자, 그때 예수님께서 사람이 거듭나지 않으면 하나님 나라를 볼 수 없다고. За тэр үед Есүс хэлсэн хүн дахин төрөхгүй бол Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй гэж. 거듭난다는 게 무슨 뜻입니까? Дахин төрнө гэдэг нь ямар утгатай вэ? 다시 태어난다는 겁니다. Шинээр төрнө гэсэн үг. Дотроо шинээр төрнө. 이 말은 여러분도 다시 태어나지 않으면 하나님 나라를 볼 수 없다. Тэгэхээр энэ үг юу гэсэн үг вэ гэвэл та нар ч гэсэн сүнсээр зүрхэндээ дахин төрөхгүй бол Бурхны хаанчлалыг үзэхгүй, диваажинг үзэхгүй гэсэн үг. 그럼 여러분들은 다시 태어난다는 말을 이해했어요? Та нар дахин төрнө гэдэг үгийг ойлгосноо? 여러분은 똑똑한 거야. Та нар ухаантай юм аа. 니고데모는 똑똑하지 않은가 봐요. Никодем амар ч ухаангүй ойлгохгүй байгаа байхгүй юу? 사람이 늙으면 내가 늙었는데 다시 태어날 수 있습니까? Тэгээ Никодем мангартаа дурдаас нь гэсэн юу бэ? Хүн хөгшөрсөн байж яаж төрөх вэ? Би хөгшин штэ. Яаж би дахиж төрөх юм? 어머니 뱃속에 다시 들어갈 수 있습니까? Би ээжийнхээ гиз рүү дахиж орно гэж байхгүй штэ. 그 니고데모 바보예요. гэж Никодем хэлсэн. Никодем жоохон мангар баха. Тэгж хэлсэн. 그러니까 니고데모는 다시 태어난다는 말을 육적인 것으로밖에 생각을 Тэгэхээр 못해요. Никодем дахин төрнө гэдэг энэ үгийг махбодоор төрнө гэж бодхоос өөрөөр бодож чадаагүй. 예수님께서 너희가 돌이켜 어린아이로 돌아가지 않으면 절대로 하나님 나라에 못 들어가는 거예요. Есүс хэлсэн та нар эргээд хүүхэд шиг болохгүй л хизээж Бурхны улсад орохгүй гэж. 그럼 여러분도 지금 어디로 어떻게 돼야 돼요? Тэгвэл та нар одоо яах ёстой вэ? 어린아이로 돌아가야 돼. Зүрх сэтгэл дотроо буцаад жоохон хүүхэд шиг болох хэрэгтэй. Тийм 그럼. даруй эгэл болох хэрэгтэй. 어린아이로 돌아갈 수 있어요? Бид нар одоо хүүхэд болж чадахгүй хөгшин хүмүүс. 내 나이가 몇인데? Миний би ч хэдэн настай вүлээ? Хэцүү шүү дээ чадахгүй тий? Биеэрээ болж чадахгүй. 제자들이 못 알아듣는 거예요. Тийм учраас шавнар ерөөсөө ойлгохгүй байсан хүүхэд шиг болно гэдгийг ойлгоогүй. 너희가 이 어린아이처럼 낮아지지 않으면 Тэгээд Есүс нэг 하나님 хүүхд зогсоогоод та нар энэ хүүхэд шиг дорд, даруу, жижигхэн, сэтгэлдээ жижигэр тэхгүй бол Бурхны улсад орохгүй. 그때 어린아이는 나이가 어린 게 아니고 Тэр үеийн хүүхэд гэж хэлж байгаа үг нь насаараа биологоор бага гэсэн үг биш. Бага настай гэсэн үг биш. 내가 어린아이처럼 낮아져야 된다. Би зүрх сэтгэл дотроо хүүхэд шиг жижиг, эгэл,
даруй цэвэр байх хэрэгтэй гэсэн. 그 낮아진다는 거는 왜 어린아이가 낮아지는 겁니까? Ягаад хүүхдийг те даруй гэдэг байгаа юм? Жижиг гэдэг байгаа, жоохон гэдэг байгаа юм. 어린아이는 내가 스스로 할 수 있는 것이 없기 때문에 그래요. Ягаад гэвэл балчир хүүхэд өөрөө бие дааж хийж чадах юм байдаггүй баг. 그러니 Тиймстэй. 맡길 수밖에 없죠. Тийм учраас аав ээжтэй амьдралаа даатгахаас өөр аргагүй байдаг. 부모가 해주는 대로 따라갈 수밖에 없는 거예요. Хүүхдүүд аав ээжийнхаа хийсний дагуу л амьдрдаг. Ээж аавынхаа өгсөний дагуу л амьдрахаас өөр аргагүй байгаа. 그럼 여러분도 Тэгвэл 내가 할 수 있는 일은 없어. бид нар хүүхд болно гэдэг нь Бурхан надад хийж чадах юм алгаа. 하나님이 이끄시는 대로 따라가면 돼. Тэгээд Бурхан намайг удирдвал би зүгээр дагаал явбал болно. Бурханыг 내 дагаал явбал 삶을 болно. 맡기면 돼. Би амьдралаа Бурхан даатах нь. 그게 낮아지는 거예요. Энийг даруулсан гэж байгаа. 근데 우리는 낮아지질 않아요. Тэгтэл бид нар ингэж 왜? даруусдаггүй. 나는 능력이 있어. Одоо би чадна. 내가 할 수 있어. Би хүчтэй. 그래서 우리가 신앙생활하면서 내가 Тий, би боловсралтай гэх тийм итгэлийн амьдрал бидний хамгийн хэлдэг би тэгсэн би. 그 내가 할 수 있다. Тэгэхээр энэ би гэж байгаа хүний цаана би чаднаа гэдэг санаа өндөр санаа явж байгаа. 그는 높아지는 것이고 Энд нь 교만한 거야. өөрийгөө өргөмжилж байгаа хамраа сөхж байгаа бурхны өмнө бардамж байгаа байдал. 내가 할 수 없어. Бурхан минь би чадахгүй. 내가라는 말 대신에 주님이. Харин би гэдэг үгийн оронд эзэн хийсэн, эзэн чадна, эзэн. Амен уу. 주님이 이끌어 가시도록 가면 그게 Эзэн 믿음인 намайг 거야. өдөрдүүл би заа гэж дагуул болно. Эзнийг дагаал явбал болно. 그렇지 않으면 하나님 나라에 못 들어가는 겁니다. Тэгэхгүй бол бурхны хаанчлалд орохгүй гэдэг байгаа байхгүй юу? 네가 다시 태어나지 않으면 하나님 나라에 들어갈 수 Тэгээ 없어. чи дахин төрж чадахгүй бол бурхны хаанчлалд орохгүй. 니고데모는 육적으로 다시 태어나는 것은 불가능하다. Никодем махан биеэр төрнө гэдэг. Махан биеэр төрөх нь боломжгүй. 예수님은 육적인 다시 태어남이 아니라 Есүс махан биш сүнсээр 내 마음이 чиний сэтгэл 다시 태어나야 돼. сэтгэл чинь дахин төрсөн шиг болох. Сэтгэл чинь дахин төрөх ёстой. 자, 그러면 다시 태어난다는 개념은 뭐가 앞에 깔려 있습니까? За дахин төрнө гэдэг үгийн ойлголтын өмнө ямар одоо үг байгаа вэ? Ямар утга байгаа вэ? 다시 태어나기 위해서 뭐가 앞서져야 돼요? За дахин төрхийн тулд эхлээд яах ёстой вэ? Эннэр сарамл биш ээ. Сарамл чүкийгөө чаги буйнаагүй. 죽어야지. Төрхийн тулд өөхөх ёстой. Өгчээж төрдөг. Өөхгүй бол төрөхгүй шүү дээ. Эхлээд 죽지 않고 어떻게 새롭게 태어날 수 있어요? бид нар өөхгүй бол яаж дахин төрөх юм? Тийм биз дээ. Эхлээд өөхнө. Төрүүлээд өөхөх ёстой. 그러니까 다시 태어난다는 것은 죽는 것이 먼저 있어야 Тэгэхээр 다시 태어날 수 있다. дахин төрнө гэдэг нь зүрх сэтгэл дотор хуучин бардам өөрийгөө өхүүлээд дахин бурхан дотор шинээр бодол сэтгэж төрнө гэсэн үг. 그것을 예수님께서 다시 말씀하는 겁니다. Тэгэхээр үүнийг Есүс ингэж дахиж хэлсэн байгаа. 사람이 물과 성령으로 나지 않으면 하나님 나라에 들어갈 수 없다. Хэн ус болон сүнснээс эс төрн тэр бурхны хаанчлалд орохгүй. 이것은 하나님 나라에 들어갈 수 있는 유일한 방법이다. Тэгэхээр энэ нь бурхны хаанчлалд орох цор ганц арга. 너희가 돌이켜 어린아이가 되지 않으면 절대로 하나님 나라에 못 들어가. Та нар эргэж хүүхэчиг болохгүй бол бурхны улсад хизээж орохгүй. 그것도 유일한 거예요. Цор ганц арга. 다른 방법이 없다는 겁니다. Өөр арга байхгүй. 마찬가지로 야- 물과 성령으로 다시 태어나지 않으면 Яг үүн шиг балчир хүүхэд болно гэдэг нь ус ба сүнсээр дахин төрөхгүй бол 누구도 하나님 나라에 들어갈 수 없다. хэнч бурхны хаанчлалд орчдохгүй. 자, 그 물은 뭡니까? За ус гэж юу юм? Ус. Яасан бэ? Ус гэж юу лээ? Баптизм, сэрэ. Зартай хэлээ. Буруу 물은 зүйл шүү дээ. 요단강에 물세례 받는 겁니다. Ус гэдэг бол усан баптизм, Йордан голд усан баптизм хүртэх. 왜 세례 요한이 와서 요단강에서 세례를 베풀었습니까? Яагаад Есүсээс өмнө баптист жоохон гарч ирээд хүмүүсийг Йорданд усан баптизм 그 хүртэх. 요단강의 의미가 뭐냐 이게? Йордан голын утга юу вэ? Йордан гол гэдэг үгийн сүнслэг утга нь юу вэ? 요단강을 건너면
Йордан гол бол Йордан голыг гатлал 그것이 어디입니까? ямар газар үлээ Йордангийн нөгөө талд юу лээ? 가나안이야, 가나안. Канаан газар байгаа. 가나안은 곧 천국으로 의미하는 것이죠. Канаан бол Тэнгэрийн улс гэсэн 그럼 үг. 천국에 들어가기 위해서는 반드시 요단을 건너야 돼. Тэгэхээр Тэнгэрийн улс орохын тулд заавал Йордан голыг гатлах ёстой. 근데 요단을 건너는데 Йордан 육체를 가지고는 못 가지. Йордан гатлахдаа махан биеэрээ боломжгүй. 하나님 나라에 육체는 못 가는 겁니다. Бурхны улсад энэ махан бие очихгүй. 또 하나님 나라에 가기 위해서 내가 죽어야 가는 거 아니야? Бурхны улсад очихын тулд би үхлээр дамжинд үхчээж очдог. 그럼 어디서 죽어야 돼? Хаана өөх вэ? Йордан гол 요단강에서 죽어야 되는 거야. гэдэг нь Йордан гол өөрийгөө үгүйсгэж өгнө гэсэн үг. 우리 이제 조금 이따 세례를 할 텐데 Одоо удахгүй баптизм хүртэх гэж байгаа. 우리 교회에서는 보통 세례할 때 머리에 물을 Ер нь 떨어뜨립니다. цуглаанд одоо баптизм хүртэхэд толгой дээр нь ус ингээд гоожулдаг бэлгэдлийн чанартай. 원래 세례는 Уг нь баптизм бол 물 속에 들어가는 겁니다. туул голонд аваачаад усанд дүрээ 어떻게 들어가느냐? гитмээ толгой гаргах хэрэгтэй. Дээшээ ингээд жоохон живүүлж яагаад гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Амсуулаад. 이 베프티즘이라는 단어가 물 속에 들어가는 거예요. Тэгэхээр үгийн утга нь усанд дүрх булхах гэсэн утгатай ингээд дарах. 근데 우리 교회에서 이렇게 떨어뜨리면 그 의미를 정확하게 몰라. Тэгээ цуглаан дээр нөгөө ингээд ужаах ус гоожулчаар ямар живсэн мэдрэмжгүй, өгсөн мэдрэмжгүй учраас утгыг ойлгодог. 그런데 내가 이렇게 들어가면 Харин гол дээр аваачаад тэнгэр харуулад 그 ус руу 의미를 안단 хэвтүүлвэл 말이에요. жинхэнэ ойлгоно. Ингээд живдэм байжээ. 그럼 이게 들어간다는 게 뭡니까? Ингээд доошо хэвтгэхдээ ягаав өгч байгаа байхгүй живж байгаа. 이게 죽는 거야. Энийг үхэл гэж байгаа. Ямар ч өөрийн мэдрэмжгүй болоод би одоо амьдралаа өөрөө удирдах чадахгүй гэж 내 байгаа. 육체를 내 옛사람을 요단강에 장사지되는 Махан 겁니다. бие хуучин хүнээ Йорданд оршуулж байгаа. 그래야- Хуучин ааш авираа оршуулж байгаа. 성령 세례를 받을 수 있다. Тэгээд гарч ирвэл Есүс Христийн сүнс ариун сүнс орж ирээд сүнсний баптизм авна гэсэн үг. 성령 세례를 받아야 어디 들어간다? Ариун 가나안 сүнс 땅. тий, усаар 성경에 дараа нь 마시고. сүнсээр буюу ариун 하나님 сүнсний баптизм хүртчээж Тэнгэрийн хаанчил буюу Йордан дамжижээж Канаанд ортог. 문제는 Гол нь 그렇게 물로 세례를 받을 때 усаар баптизм хүртэхдээ 실제로 내 마음이 죽어야 되는데 яг боддоор дотроо сэтгэл 죽어. өгчих ёстой. Гэтэл өгдөггүй. 그냥 물에 들어가다 나오는 거야. Зүгээр ус нь зүг гараад ирнэ. 머리에 물 몇 방울 떨어뜨리는 ямар 것도 ч 끝나. өөрчлөлт байх. Толгой дээр нь ус гоожуулаад болоо. За болоо. Дотроо ямар ч өгсөн юм байхгүй сэтгэл санаа, бодол санаагаа орхидоггүй. 그러면 성령 세례 받을 수 없어요. Тэгвэл ариун сүнсний баптизм болдог. 성령 세례가 무엇인지를 예수님께서 먼저 보여주셨죠. Ариун сүнсний баптизм гэж юу болохыг Есүс түрүү 예수님은 성령을 이미 가지고 계신 분이야. Есүс угаасаа ариун сүнстэй хүн. 그런데도 사람의 몸으로 오셨기 때문에 Гэсэн ч хүний биеэр ирсэн болохоор 요한으로부터 물 세례를 받은 거예요. тэр Йоохноос усан баптизм хүртсэн. 그리고 올라오실 때 성령이 비둘기처럼 내려왔잖아요. Тэгээд тэр усанд ороод уснаас гарч ирэхэд нь ариун сүнс харагдах байдлаар тагтаа луга адил бууж ирж байгаа. 그것은 물과 성령으로 다시 태어나는 것이 무엇인가를 예수님께서 직접 보여주신 거예요. Тэгэхээр яг энэ үзэгдэл нь ус ба сүнсээр төрнө гэж юу вэ гэдгийг Есүс биеэрээ үзүүлж байгаа үзүүлэн тоглолт. 그런데 세례로부터 물 세례 받은 사람이 성령 세례 받았습니까? Гэтэл тэд амьдрал дээр димэ баптист Йоохноос усан баптизм хүртсэн хүмүүс шууд ариун сүнсний баптизм авлаа. Аваагүй. 못 받았어요. Авч чадаагүй. 예수님의 제자들도 다 요한의 물 세례 받은 사람들입니다. Есүсийн дагалдагч нар ч хүртэл Йоохны усан баптизмыг бүгд хүртсэн. 또 요한이 물 세례 배울 때 다 와서 받았어요. Бас Йохан усан баптизм хүртээгээд бүх израильчууд ирж хүртчихсэн. 근데 물 세례 받고 올라올 때 성령 세례 못 받았잖아요. Гэтэл усан баптизм хүртээ гарч ирсэн ч ариун сүнсний баптизм хүртээ. 그 왜 그렇습니까? Яагаад тэгсэн юм бол? 물 속에는 들어갔지만 실제로 내 마음은 죽지 않았다. Тэд усанд орсон ч сэтгэл зүрхэндээ өөрийгөө өхүүлээгүй, өөрийгөө орхиогүй. 그 사람들에게 예수님께서는 말씀을 전하신 거잖아요. За тийм хүмүүст Есүс үг дамжуулсан. Тиймээ тэр үхээгүй байгаа усан баптизм хүртсэн хүмүүст үг дамжуулсан. 그리고 내가 하나님의 아들이다 너를 구원하기 위한 그리스도라는 것을 깨닫게 하기 위해서 병을 고치신 Тэгээд 건데
би бол Бурхны хүү юм аа. Та нарыг аврах гэж ирсэн Христ байна гэдгийг ойлгуулах гэж өвчтнүүдийг нь эдгэж өгсөн. 사람들은 병만 고치고 갔어. Хүмүүс зөвхөн өвчин эдгэж байгаа дээр л 그럼 анхаарсан. 그 사람들은 뭐만 고치고 가요? 육체. Тэгвэл тэд нар яасан зөвхөн махан гэсэн. 세례, 물 세례 받은 사람이 육체가 부인돼야 되는데 여전히 육체를 살리기 위해서 병만 고치는 거야. Усан баптизм хүртсэн хүний хүн махан биеийг үгүйсэх ёстой байхад тэд махан биеэ эдгүүлэхийн тулд махан бие чухал хэвээрээ л байгаа. 그런 사람들은 성령 세례 받을 수 Тийм 없고 хүмүүс ариун сүнсний баптизм хүртэхгүй Тэнгэрийн хаанчил 성령 орж 세례를 чадахгүй. 받지 못하니까 하나님 나라에 Ариун сүнсний баптизм хүртэхгүй учраас Бурхны улсад орохгүй. 그래서 예수님께서 아무든지 나를 따라오려거든 Тийм учраас Есүс хэн ч гэсэн намайг дагахыг хүсвэл 자기를 부인하고 өөрийгөө үгүйсгэн 날마다 자기 십자가를 져야만 따라온다. өдөр бүр загалмаагаа өөр нь намайг даг. 이게 물 세례 받은 사람한테 하는 겁니다. Энэ усан баптизм хүртсэн хүмүүст хэлж байгаа. 너희가 물 세례를 받았지만 실제로 죽지 않았어. Та нар усан баптизм хүртсэн ч үнэндээ харсан чинь зүрхий чи харсан чинь үхээгүй байна дотроо. 그러니 이제는 Хуучин хэвээрээ л. 말씀을 듣고 Тийм учраас 깨달아서 өдөр болгоно үг сонс, номлол 정말 сонсоод ойлгож ухаараа. 마음으로부터 나를 부인해야 돼, 죽여야 Тэгээд 돼. сэтгэл зүрхэн дотор өөрийн гэсэн болгоно орхих. Үгүй бишээ, энэ бишээ гэдээ өөрийгөө орхих. 십자가를 지라는 게 뭡니까? Загалмаа өөрнө гэж юу юм? 죽으라는 거예요. Үх гэж байгаа байхгүй үх. 누구와 함께? Хинтээ хамтав? 예수님과. Есүстэй цуг загалмаа дээр үх гэж байгаа. 그래서 өөрийгөө. 그리스도 예수의 사람들은 Тийм учраас 자기의 욕심, 정 이것을 그리스도와 함께 Тийм 십자가에 못 учраас 박았다. Ром номдэр хэлсэн Христ Есүс тамаатай хүмүүс нь өөрийн махбодыг бузар хүсэл тачаалынх нь хамт загалмай цовдлсон юм аа. 그러면 Би махбод хүсэл тачаал миний гэсэн болгоно Есүстэй цуг үхчээж ариун сүнсний баптизм аавна. 물 세례를 받은 사람이 Усан баптизм хүртсэн хүн 반드시 마음의 세례를 받아야 돼요. заавалчгүй сэтгэлийн баптизм сэтгэлийн баптизм хүртэх ёстой. 구약에서는 육체의 할례를 받은 사람이 Хуучин гэрээн дээр махан биеийн хоцлол хийлгсэн хүн 마음의 할례를 받아야 сэтгэлийн хоцлолыг авчиж 육체를 찢는 것이 아니라 마음을 찢어야 махан биеэ биш сэтгэлээ урах 하나님 ёстой. 나라에서 간다. Тэгжээж ариун сүнсээр 단순히 Бурхны 세례 улсын хүн 받은 болох. 것이 다가 아니고 баптизм хүртэх нь бүх юм биш. 세례 받은 사람이 말씀을 듣고 Баптизм хүртсэн 깨닫고 хүмүүс үгийг сонсоод ухаарах ёстой. 행하는 자가 되어야 Тэгээд түүнийг үйлддэг хүн болох ёстой. 성령으로 거듭날 수 있다. Тэгжээж ариун сүнсээр төрнө. 그래야만 다시 태어날 수 있다. Тэгжээж л дахин төрсөн Бурхны улсын хүн болно гэсэн үг. 세례 요한이 와서 회개하라 천국이 가까웠다고 외쳤죠. Баптист Иохан хүрчээ эмшигтөн Тэнгэрийн хаанчил ойрхон байна гэсэн байна. 다 자기들의 죄를 자복하고 요단강에서 세례 받았습니다. Тэгээд ирэх юм бол тэд нар ясан бүгд нүглээ улаагаад Йордан гол баптизм хүртчихсэн байна. 무슨 죄를 고백한 거예요? Тэд ямар нүглээ улаасан юм бэ? 그냥 저기 도둑질한 거, махан биеийн буюу 가늠한 거, 강도짓한 거, 남유한 거 이거 хуурм 고백한 ихэлсэн, 겁니다. бусдыг гомдоосон буюу хүн хоорондын харилцааны өнгөцгөн нүглүүдэл улааснаас нүгэлт мөн чанараа улаагаагүй. 이걸 고백했다고 해서 우리의 원죄가 해결되는 건 Тэгэхээр бид 아니잖아요. нар хүмүүсийн хооронд амьдрал үйлдсэн нүглээ улаалаа гэд бидний цуснд байгаа төрлөх нүглийн асуудал шийдэгддэг юм байна. 세례요한은 나는 너희로 회개 돌아오게 하기 위해서 물로 세례를 베풀었다. Баптист Иохан хэлсэн би та нарт гэмшлийн чинь төлөө буюу бурхан руу эргүүлэх гэж л усан баптизм хүртэж байгаа маа. 누구에게 돌아오는 겁니까? Хэн лөө эргүүлж байгаа вүлээ? 예수님께 Есүс 돌아오는 руу 거예요. эргүүлж байгаа. Есүс руу эргүүлж. 세례 요한의 물세례를 받은 사람이 예수님께로 돌아오는 Тэгэхээр 겁니다. Баптист Иохны усан баптизм хүртсэн хүмүүс Есүс руу эргэх ёстой байгаа. 예수님의 제자들도 원래 누구의 제자였어요? Есүсийн дагалдагчар уг нь хэдийн дагалдагчар байлаа? 요한의 Иохны 제자였습니다. Баптист Иохны дагалдагчар байсан. 그리고 요한을 받아서 제자가 됐는데 Тэд Иохнаас усан баптизм хүртээд түүний дагалдагч болсон. 예수님께로 왔단 말이에요. Тэд Есүс рүү ирцэн байгаа. 거기가 Гарч байгаа. 회개야. Энэ хүртэл бол зөв байна. 그렇게 예수님께 돌아온 사람들이 그다음에 뭘 해야 돼? За тэгвэл Есүс рүү ирцэн хүмүүс 말씀을 яах 들어야 вэ? 돼. Есүсийн үгийг идэх ёстой, сонсох ёстой. 그리고 영접을 해야 돼. Тэгээд Есүсээ дотор минь орж ирээч гэж хүлээж авах ёстой. 그래야
성령 세례를 받았어요. тэгжээж ариун сүнсний баптизм хүртэнэ. 그런데 많은 사람들이 예수님께 오기는 왔어. Гэтэл олон хүмүүс Есүс рүү ирхэн ч ирсэн. 뭐 때문에 왔어요? Тэгтээ зорилго нь юу байсан? 말씀 때문에 온 게 아니야. Түүний үгэнд 천국 анхаарал 복음이 아니야. хандуулаагүй. Тэнгэрийн сайн мэдээ сонин биш. 병 고치러 왔어. Өвчин л эдгэрүүл болоо. 세상 것을 얻기 위해서 Энэ дэлхийн ерөөл авбал болоо гэж бодож Есүс рүү ирсэн. 그런 사람은 성령 세례를 받지 못해. Ингэж бодоод сүмд яваад байвал ариун сүнсний баптизм авчих. 그런 사람은 무슨 세례를 받아요? Тийм хүн ямар баптизм хүртэх вэ? 불 세례 받아. Галан баптизм. Энд галан баптизм байгаас галаар ариун сүнс эсвэл гал хоёр янзын баптизм байгаа. 불 세례는 뭐냐? Галан баптизм гэж юу вэ? 요한의 물 세례를 받았는데 Йоохны усан баптизм 그래서 хүртсэн. 예수님께 돌아왔는데 Тэгээ Есүс рүү эргэж ирсэн. 예수 믿고 병 고치는 거야. Есүст итгээд өвчнээ. 예수님 믿고 부자 되는 거야. Есүст итгээд баян 예수님 болно. 믿고 출세하는 거야. Есүст итгээд амжилтанд хүрнэ. 그렇게 예수를 쫓아다니면 Гэж л Есүст итгээд яваад байвал 성령 세례를 받지 못해. ариун сүнсний 왜? баптизм хүртэхгүй. 육신을 위해서 사는 거잖아요. Ягаад гэвэл энэ дэлхийн төлөө итгэж байгаа 육체가 учраас. 죽어야 되는데 오히려 육신을 살리는 거잖아요. Махан бие маань намдаж, багсаж, өгч, сүнс маань 그런 хүчтэй байх 사람은 хэрэгтэй хахад махан бие илүү 성령 баяжуулах 세례를 гэж 받지 итгээд байвал 못하고 ариун 불 сүнсний 세례를 받는 баптизм 거예요. авч чадахгүй галан баптизм буюу шүүлтийн баптизм. 그 불 세례 받으면 어떻게 돼? Тэгвэл галан баптизм авбал яах вэ? 꺼지지 않는 불에 태우는 Аимшигтай юм болно. Унтрашгүй галд мөнхөд шатах аюултай байх. 그래서 예수님께서 오신 것은 자기의 타작마당을 깨끗하게 하신다는 거예요. Тийм учраас Есүсийн ирсэн зорилго нь үтэрмээ гүйцэд цэвэрлэхийн тулд. 타작마당이라는 건 뭐냐면 추수해서 곡식과 쭉정이를 골라내는 거예요. Үтэрмээ цэвэрлэн гэдэг нь юу вэ? Хураас нь үр тариагаа одоо нөгөө ингээд сэвэд салхинд хийсгээд салхинд ингээд нөгөө хийсгэр чинь хэвэг хальсан ингээд хийсээд жинхэнэ улаан буудаа үлддэг. 그럼 여러분에게- Ингээд сэгсэрхийн тулд ирсэн. 여러분에게 타작마당 추수 때는 언제입니까? Тэгвэл таны хувьд ургац үтэрмийн газар, ургац сураалтын газар гэж хизээвэ. 세상을 떠날 때. Та нас орох үе. Таныг нас ороход та шгшүүргэнд орцсон явж гин гэсэн үг. Будаагаар бол. 세상을 떠날 때 키즈를 해서 Бидийг нас ороход эзэн биднийг сагсан тэгээд сэгсэрнэ. 알곡은 천국 곳간에 들어가고 Тэгээ хэрвээ би улаан будаа нүр ам бол тэнгэрийн диваажинд очино. 껍데기만 있는 비어 Би 있는 거 зүгээр хоосон хальс байсан бол 쭉정이는 꺼지지 않는 불에 태운다. би хийсэд ундрашгүй галаар шатна. 그 언제 드러나요? Энэ хизээ илэрх үү? 세상 떠날 때 드러나. Бид өөх үед л хэн гэдэг нь мэдэгдэнэ. 야, 그런데 이 Тэрнээс та 사람들이- баттай хэлж чадахгүй хэн ч. 예수를 믿었어요, 안 믿었어요? Энэ хүмүүс Есүс итгэсэн үү итгэгээгүй юу? Тэр хүмүүс итгэсэн. 믿었다는 겁니다. Бүгдээрээ би итгэгч гэ сүмд явдаг хүмүүс. 어떻게 믿었어요? Харин тэд яаж итгэсэн бэ? 육체를 위해서 Энэ 예수를 믿었어요. махан биеийг сайн сайхан амьдруулахын төлөө л Есүс хэрэгтэй байсан. 영을 위해서 믿어야 되는데 Сүнслэг 육체를 амьдралд 위해서 анхаарал 믿었어요. хандуулаагүй. Сүнслэг амьдралын төлөө итгэх ёстой байхад ерөөсөн анхаарал хандуулаагүй. 그럼 그 사람들이 믿음이 없는 게 아니고 Тэд нар итгэлгүй хүмүүс биш. 잘못 믿은 거예요. Харин тэд нар буруу итгэж байгаа хүмүүс. Буруу. 그러니까 물 세례를 받은 사람이 육체를 위해서 구하면 안 되는 거죠. 당연히. Тийм учраас усан баптизм хүртсэн хүмүүс махбодын төлөө гуйж болохгүй гэсэн үг. 내 영을 위해서 Харин залбирал минь дандаа сүнслэг 오히려 амьдралын 육체는 төлөө байх ёстой. 날마다 십자가를 지고 죽어야 돼. Эсвэргээрээ махан бие загалмайд өхүүлж явах ёстой. Өдөр болгон загалмайд хадчих ёстой. 그러면 махан биеийн төлөө 성령 гуйх биш. 세례를 받아서 Тэгвэл ариун сүнсний баптизм 천국 곳간에 들어가는 хүртээд 것이고 Тэнгэрийн диваажинд очоод 육체를 위해서 예수를 믿어버리면 мөнх ам аавна. 병 Гэтэл 고치는 거, махан биеийн 먹을 төлөө 거, Есүс 마실 итгэх юм 거, бол 입을 거, 부자 되는 것 идэх үү, 이것을 예수를 баян болго 믿으면 амжилтанд хүрэх өвчөө эдгэх Есүсээ өгөөж гээл итгээл 남들이 볼 явал 때는 믿음 있는 것 같고 хүмүүсийн нүдэнд итгэгч шиг харагдан 진짜인 것 같아. гой харагдан 열өөлтэй харагдан жинхэнэ христчин шиг харагдана. 겉으로 봤을 때는 분명 고기 쌀이 들어있는 것처럼 보인다. Гаднаасаа тарган цэцгэлэн харагдана. 근데 추수 때가 돼서 Яг 키즈를 ургацын 해보니까 цагт очоод 쌀이 없어서 пад 휙 тэгсэрсэн 날아가 чинь 버려. дотор нь ам байхгүй сүнс байхгүй учраас хийсэд яваад 그 хөнгөн 쭉정이는 өнгөцгөн. 꺼지지 않는 불에 태워. Энэ хэвэг хасыг ундрашгүй галаар шатаадаг. 그러면 세례 받은 것이 중요한 것이 Тийм 아니죠. учраас бидний амьдрал баптизм хүртэх нь чухал биш. Мэдээж чухал боловч яг үнэндээ чухал биш. 그건 시작인 거야. Энэ бол эхлэл, дөнгөж эхлэл. 그 세례를 받은 사람이 이제는
예수님을 믿어야 되는데 Ингэж усан баптизм хүртсэн хүн одооноос эхлэн бүх өдрүүдэд 뭘 위해서 믿어야 돼? ёстой. Юуны төлөө итгэх вэ? 영생을 위해서 Мөнх амийн төлөө би мөнх амьтаа баймаар байна гэж гуйх. 하나님 나라에 들어가기 위해서 Бурхны улсад би ормоор байна гэж гуйх ёстой. 그러기 위해서는 마음의 세례를 Үүний 받아야 돼. сэтгэлийн баптизм буюу сэтгэл дотор байгаа Бурханаас өндөр байгаа бүгдийг 자기를 부인하고 자기 십자가를 져야. өөрийгөө үгүйсгэж өөрийнхөө загалмаагаа үүрнэ. 근데 안타깝게도 많은 사람들은 Гэтэл 누굴 위해서 харамсалтай нь олон хүмүүс энэ дэлхий дээр сайн сайхан амьдрахын төлөө Есүсээс гуйгаад байгаа. Энийг өөрчилж чадахгүй байгаа. Эхэндээ тийм байсан ш дараа нь өөрчлөгдөх ёстой. 그것이 바뀌지 않으면 Энэ өөрчлөгдөхгүй бол 언제까지? 세상을 떠날 때까지. хизээ хүртэл би өөрчлөх ёстой вэ? Үхэхээс өмнө өөрчлөгдөх ёстой. 그럼 쭉정이가 돼서 Гэтэл үхэн нүхтлээ өөрчлөхгүй ертөнцийн ямарч 하나님 гуйгаад 나라에 байвал 못 들어가게 되고 хэвэг хальс болоод хожим Бурхны 어디로 가요? орохгүй. 영원히 꺼지지 않는 Мөнхийн 불 унтаршгүй галан нуурлуу 지옥으로 хаягдан. Там руу хаягдан гэсэн үг. 오늘 세례를 받으시는 분이나 Өнөөдөр баптизм өртөж байгаа хүмүүс ч бай. 이미 세례를 받으신 Аль хэдийн 분들이 баптизм өртсөн манай итгэгчид ч бай. 이 말씀을 기억하시고 Би ч бай. Бид нэр бүгд 깨닫고 санаж энэ үгийг дандаа ухаарах хэрэгтэй. 무슨 세례를 받아야 된다? Бид ямар баптизм өртөх ёстой вэ? 마음의 세례를 받아야 Сэтгэлийн баптизм, сэтгэл доторх шунал тачаал өгчих ёстой. 내 Өгцөн 육체를 ёстой. 완전히 죽어야 Махан биеийн тачаалаа бүрэн унтраах ёстой. Үгүйсгэх ёстой. 성령으로 다시 Харин 태어나. дандаа ариун сүнсээр удирдуулсан, ариун сүнсээр төрсөн байх ёстой. 그것을 우리가 이루지 못하면 Бид ийм амьдралыг бий болгож чадахгүй бол 누구도 하나님 나라에 들어갈 수 бидний 없어요. хинэн ч бидний улсад орж чадахгүй гэсэн үг. Тэгжээж л орно. Амен уу? 아멘. Амен. Энэ нарийн давчуу зам. Амен. 아멘한 것이 중요한 것이 아니라 Амен гэж хэлэх чухал биш ээ. 실제로 내가 이루지 않으면 안 돼. Бодтоор өдөр болгон ухаарад энийг өдөр бүрийн амьдрал дээрээ хэрэгжүүлэх ёстой. Амен. 오늘 말씀을 듣고 여러분이 행하는 자가 돼서 Тэ? Өнөөдөр үгийг сонсоод үйлддэг хүн болоорой. 아 하나님 나라에 들어가는 은혜가 있기를 Тэгээд бүгдээрээ Бурхны улсад ороосоо гэж 주의 이름으로 축원합니다. эзний нэрээр өрөөж байна. Амен.